чухал анализын гадаад зах зээлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За юуны өмнө нийт харилцагч сонсогч нартаа шинэ оны мэндийг хүргэх. За 2025 оны хувьд бол чухал анализ контентийг яг тогтмол өдрөө тогтмол цагт анализын чанараа илүү сайжруулад танд тогтмол хүргэнэ. Мөн манай компани YouTube сувга шинээр нээсэн байгаа. Доор байрлах линкэн дээр энэ контентын дугаарууд дараалал дагуу ороод байх нэ. За өнөөдөр бол ажлын эхний өдөр энэ контентын эхний дугаар 25 оны. Тэгээд ийм учраас 2024 оныг бүхэлдэн нэг өнөөдрийн дугаараар олон улсын хөрөнгөний зах зээлийг тоомлоод нэг шууны өдөр нэг том харчаа гэдэг ч. За би энэ дээр хувьцааны индексүүдийг яг Монгол үнийн зүгээс хараад яг олон улс дээр харах хэвээр Хятад, Европ ус, Америк гэсэн голлох индекс хувьцааны хаашийн өөрчлөлтийг тавьсан байна. Тэр нэг үгээр хэлбэл 2024 бол олон улсын хувьцааны хувьд бол маш сайхан өсөлттэй жилүүдийн нэг байлаа. За өсөлттэй тэр цэма түүхэн өсөлттэй жилүүдийн нэг байсан гэж хэлж болно. За энэ дээр Америк, Япон, Хятадын голлох хувьцааны индексүүдийг оны эхнээс өөрчлөлтийг нь тавьсан байна. Буюу 24 оны 1 сараас 12 сарын 30 хүртэлх. За ингээд харуул ерөнхийдөө бол Америкийн эдийн засаг энэ донд хамгийн өндөр өсөлт. За Америк, Япон, Хятад ер нь нэг дунджаар хоёр оронтой тоотой өндөр өсөлт үзүүлсэн байгаа нь харагдаж байна. За бидний мэдж байгаа нөгөө харьцангуй хандсан эдийн засагтай дефляцтай Европын эдийн засаг маань хүртэл нийтдээ нэг дунджаар нэг 7 орчим хувийн эдийн засгийн өсөлтийг үзүүлсэн харагдаж байна. За Евро 50, за Европ 600 гэдэг маань бидний мэдж байгаа Mercedes, IKEA, за Rolex гэсэн ерөнхийдөө бол Европ хэсэг хэлэх хамгийн топ компаниудын хувьцааны нэг жилийн хөдөлгөөнд хилж байгаа гэж хэлж болно. За энд хамгийн онцлог нь Америк дээр Dow, S&P-г би тавьсан байгаа боловч үүн дээр нөгөө том Nasdaq, Russell 2000-ыг бол ерөнхийдөө бол Америк нэг оны ихэнд бол 25 орчим хувийн өндөр өсөлтийг үзүүлсэн байгаадах. За эдлээ индексийг тоогоо тэгээд доошо буулгаад хэвтэй график дээр хараад үзвэл энэ оны өсөлтийг би хэвтэй график дээр 4 гэсэн харуулсан байна. За энэ дээр харуул эдгээр хувьцааны индексүүдээ дундчлаад 100 руу индекслэн гэж болж байна. Буюу 24 оны 1 сараас 100-аас эхлээд за 12 сарын 30-ны байдлаар Америк нэг дунджаар дээрх хоёр индекс маань 19% хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн байгаа нь график дээр харагдаж байна. За үүний дараа Хятад харагдаж байна. Голбор шар график дээр. За та бүхэн анзаарж байгаа бол Хятадын одоо хувьцааны зах зээлээс сүүлийн 3 жил тийм таатай бол биш байх. За оны ихнээс хараад нэг 9 сар хүртэл бол бүр дахиад 92 хүртэл унчихсан байсан. За 9 сард бид нар мэдж байгаа Хятадын засгийн газар Төв банк, сангийн яам нь хөрөнгөний зах зээл, үйлдвэрлэлийн салбараа дэмжих томоохон эдийн засгийн өсвөр бодлогуудаа танилцсан. За түүний тусламжтайгаар өсөлт үзүүлээд 92-ийн уналтаас нэг 116-аар хүрч нэг оны эцээр нэг 16% өсөлт үзүүлсэн таатай дүр зураг харагдаж байна. За Япон бол мөн адил онцлог жишээнүүдийн нэг байгаа. Тэр ерөөхдөө бол одоогийн байдлаар 2024 оны эцээр дэлхийн нийт хувьцааны одоо зах зээлийн үнэлгээ нэг 124 орчим их найд доллартай байхдах. За 24 онд гэхэд ерөөсөө нийт тухайн одоо зах зээл рүү 13 их найд доллар урсаж орсон гэж байна. За үүний тэн хагасыг нь буюу 90%-ийг нь Америкийн зах зээл рүү, Америк компаниуд руу мөнгө урсаж орж ижээ. За үр дүнд нь 124-ийг бий болгоч. За 124 их найдын 40% буюу ерөөсө 52 их найдыг нь Америкийн компаниудын зах зээлийн үнэлгээ эзэлж байгаа чинь ерөнхийдөө дэлхийн хувьцааны талыг нь эзэлж байгаа. За үүний араас хоёрт орж байгаа нь Хятад ерөөсө хоёрт орж байгаа мөртлөө 11 их найдтайгаар үнэмлэхүйц Америк тасарсан байгаа нь харагдаж байна. За тэгэхээр 24 хоног ер нь одоо онцлог insight key light-уудыг highlight хийлээ дурдаад үзвэл олон хүчин зүйлээд баг. За би үүнд энэ дундаас хамгийн онцлог 4 хүчин зүйлийг энэ дээр тусгасан байна. Буюу эдгээр хувьцааны өсөлтүүдийг ерөөхдөө бол эдгээр хүчин зүйл бүрдүүлжээ гэж хэдүүлээ ойлгож болох нэ. За хамгийн том хүчин зүйл бол яалтчгүй өндөр хөгжтэй улсуудын ер нь дэлхийн томоохон төв банкуд 2024 онд бодлогын хүүгээ 180 градус эргүүлсэн буюу мөнгөний зөөлөн бодлого барьж эхэлсэн. Бодлогын хүүгээ бууруулж эхэлсэн баг. За би энэ дээр график дээр харуулсан байна. Нөгөө онцлог Европ ус, Хятад, Америк, за Японыг нэмсэн. Эдгээрийн 2024 оны бодлогын хүүгийн өөрчлөлтийг харуулж байна. За нэг өмнөх зургийг хэдлээ нэг томилоод харуул 2021 онд бол ковидын хямрал дэлхийд ирсэн. За ковидын хямралтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг одоо 2 дугаар дайны үеийн бүр эдийн засаг агшаад ирсэн ба. За үүнийг зогсоохын тулд бол засгийн газар төв банкудаас бол бодлогын хүүгээ бол бүр 0 дээр хасах дээр авчихсан буюу түүхэнд байхгүй хүүгээ буулгасан баг. Буюу мөнгөний зөөлөн бодлого баримталж гисэн. За зах зээл их хэмжээний мөнгөнээлүүлж гисэн. За үүний үр дүнд инфляцийн түвшин Америк, Европ улсад сүүлийн 30-40 жил байхгүй өндөр түвшинд ирсэн. За нэг жишээлбэл Америк 2022 оны 6 сард инфляцийн түвшин 9% дээр хүрсэн баг. За инфляц 9% дээр, Европ улс 7-8% дээр түүхэн өндөр ирсэн учраас төв банк талаас юу гэхээр нөгөө мэдж байгаа дагуу төв банкны гол зорилго бол
үнийн өсөлтийг тогтвор барих буюу өрхийн хитвчийг нь хамгаалах байх. За ийм учраас нөгөө мөнгөний зөөлөн бодлогоо 180 градус эргүүлээд хатуу бодлого барьж эхэлсэн буюу бодлогын хүүнүүдэд огцон өсгөж эхэлсэн. За Америкийн холбооны нөөцийн сан гэхэд ерөөсөө 22 23 онд бодлогын хүүгээ 11 удаа өсгөөд нөгөө 0-тэй байсан хүүгээ 5.4 дээр авчихсан. Бид нар өмнөх лайвууд дээр ирсэн баг. За мэдээж ер нь бол төв банкуд бол 22 23 онд бол нөгөө өндөр инфляцтайгаа тулалдсан жил болж таарч байгаа. За мэдээж 2024 он бол энэ тулааны үр дүн гарсан буюу банкуд хүүгээ өндөр давжсан учраас үүнийг дагаад инфляцийн түвшин тогтворж ирсэн. Огцон буурч ирсэн. За Америкийн жишээн дээр ярил нөгөө 9%-тэй байсан инфляцийн түвшин бодлогын хүүгээ дагаж буурсаар байгаад одоогийн байдлаар 2.6 2.7%-тэй буюу төв банкуудын зорилттой түвшин нөгөө 2% нь ойртой өдөрч гисэн байна. За нэгд 2024 онд төв банкны зорилттой түвшин хэдийний ойртойд инфляц тогтворсон учраас төв банклаас бол нөгөө бодлогын хүүг өндөр дээр хадгалаад ээж болохгүй. Үнийн өсөлтийг бууруулсан. За хэрвээ энийг удаан чигтээ барил эдийн засгаа бүр зарцааж хавьялтай. За тийм учраас дахиад 180 градус хэрэгжиж байгаа буюу нөгөө энэ хувьцааны өсөлтүүдийг бий болгосон 24 оны бодлогын хүүний бууралтуудыг энэ дэр харуулж байна. За Америк хэд л ерөөсөн энэ онд бодлогын хүүг 3 удаа буулгасан. 5.4-өө хамгийн сүүлд буулгасаар байгаа 4.4 дээр буюу энэ онд бүхэл 1% бууруулсан. За Европ бүс мөн адил 4 удаа бодлогын хүүгээ бууруулсан байгаа нь цагаан график дээр харагдаж байна. За Хятадын эдийн засаг мөн адил 2-3 удаа төв банк бодлогын хүүгээ бууруулсан байгаа. За өмнөх лайвууд дээр ярьдаг төв банк бодлогын хүүгээ бууруулна гэдэг бол хөрөнгөний зах зээл нэг ялангуяа хувьцааны зах зээлд бол өсөлт үзүүлэхэд хамгийн эерэг импакттай мэт юм байдаг. Ерөнхийдөө бол хүү буурж ин гэдэг маань мөнгөний зөөлөн бодлого. Зах зээлд мөнгө нийлүүлж ийн, санхүүгийн зардал, санхүүжилтийн өртөг, мөнгө ашигны зардлыг бууруулж байгаа. За эдгээр зардлууд бууруулаад ирэхээр нийт эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж эхэлдэг. Буюу компаниуд хэрэглээг нэмэгдүүлдэг, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлдэг, хувь хүн өрхүүд хэрэглээг нэмэгдүүлдэг. За эдгээрийн үр дүн эдийн засгийн идэвхжил маань эцсийн дүндээ эрэлтийг бий болгож одоо компани ашиглалгааг сайжруулдаг. За энэний одоо реакц илэрлэл нь мэдээж хувьцаан дээр буудаг байгаа. За нөгөө талдаа бол хүүтэй бүтээгдэхүүн бонд мөнгөний засгийн хэрэгслээс хүү буурж байгаа юм чинь шилжээд хувьцаа руу мөнгө урсдаг байгаа. За ийм учраас яалчгүй хувьцааны зах зээлд одоо олон улсын энэ том өсөлтүүдийг бүрдүүлсэн хамгийн том хүчин зүйл бол төв банкны бодлогын хүүнүүд байх нэ. За хоёр дахь том одоо 24 оны Keylight онцлог хүчин зүйл бол яалчгүй AI бүүн буюу AI тесрэлт Америкийн өндөр технологийн компаниудын хувьцаанууд олон нийтийн анхаарлын төвд орсон байгаа. За бид түрүүлсэн 124 их найд бол дэлхийн market cap. За үүний 40%-ийг нь 50 их найдыг нь 52%-ийг нь Америк бүрдүүлж байгаа. За 52 их найд Америкийн бүх компани 25% буюу ерөөсөд 4-ний 1 нь нөгөө Америкийн бидний хилээд байгаа их 7 гэж ярддаг Amazon, за Tesla, Meta, Microsoft зэрэг. Ерөөсөл 4-ний 1-ийг энэ компаниуд бүрдүүлж байгаа. Тэгэхээр хэдлийн ер нь AI тесрэлтийг юу гэж ойлгох вэ гэхээр 19-р зуунд бол за төмөр зам газрын тосны компаниуд бол тухайн үеийн дэлхийн тренд, дэлхийн хамгийн том инновац байсан. За 20-р зуунд бол Ford автомашин үйлдвэрлэгч, томоохон үйлдвэрлэгч компаниуд байсан. За 21-р зуун буюу яг 2024 он дээр харуул ерөөсөө бид нар өмнөх хугацаа шилжилтийн цаг үе дээр байна. За энэ бол их хөгөгдөл хиймэл оюун ухаан буюу эдгээрийг гүйцэтгэдэг өндөр технологийн компаниуд байна. Тэгэхээр бид нар ийм том шилжилтийн 90 зуун дээр байна. Ерөөсөө дэлхийд дахин хамгийн хөрөнгө оруулалтуудыг, хамгийн их судалгаа, хамгийн их эрэлт хүлээлтүүдийг ерөөсөө AI өндөр технологийн компаниуд төр борлуулж. За үүнийг түлхэлж байгаа нь нөгөө Америкийн их 7, Америкийн томоохон технологийн компаниуд бол үүнийг бүрдүүлж байна. За тийм учраас ийм шилжилтийн цаг үе бол одоо дөнгөж эхэлж байгаа. За ахаад магадгүй 10 жил, 30 жил, за бүр 50 жил үргэлжлэх хүлээлттэй ба зүрх хилийн цэг гэж хэлж болно. За ийм учраас энэ зах зээл рүү мөнгө хэмжээгээр урсаж орж. За эдлээ хувьцаанууд арсан шигээ одоо илүү 24 оны салбар дээр нь төвлөрөөд яг улс дээр төвлөрөөд үзье. За би Intel индекс дээр Америкийн одоо хувьцааны индексүүд за тэр тусмаа яг AI high-tech компаниудын хувьцаануудыг тавьсан байна. За AI-тэй хамааралтай гэж байгаа маань юу гэхээр за хиймэл оюун ухааны бүрдүүлэлт их хөгжлийг хадгалдаг дата сервер, дата платформуд, за үүн мэдээлэл дээр дүн шинжилгээ хийдэг нөгөө чип үйлдвэрлэгч компаниуд, за интернет худалдаа, мөн интернетээр одоо үйлчлэгээ өргөдөг Microsoft бүгд багтж байгаа гэж хэлж болно. За ингээд 24 оны эхнээс 24 оны сүүл хүртэл хэдлээ нөгөө 100 руу индексээд одоо энэ технологи компаниудын хувьцаануудаа хараад үзвэл бидний мэдээ S&P 500 бол Америкийн топ 500 компани байдаг. За энэ бол нэг 25% өссөн байгаа. За S&P 500 дотроо зөвхөн мэдээлэл технологи буюу IT компани хэдлээ хараад үзвэл улбар шар график буюу 100 индекс маань 142-т хүрч гисэн 42%-ийн супер өсөлт үзүүлсэн харагч. За энэ дундаа түрүүн хэлсэн Америкийн их 7
нөгөө 7 компани дундаж өсөлт нэг 72%. Зүгээр хэлбэл 100 мянган долларыг нэг сарын нэгэнд авчиад нөгөө нэг 7 компанид жигт хийцэн бол өнөөдрийн байдлаар хэлэх нь мөнгө 172 мянган доллар болчихсон байх нэ. За Америкийн технологийн компаниуд нөгөө жижиг том өөр олон технологийн компани Micron, AMD, Supermicron тэдгээр компаниудыг авалдаа Nasdaq индекс маань нэг цагаан зураас дээр харагдаж байна. 33% өсөлтийг үзүүлсэн. За зөв нэг S&P маань өөрөө 25%. Тэгэхээр нэг эдгээр дундаж энэ салбар маань өөрөө нэг оны эхнээс бол нэг 43.8% үнэхээр супер өсөлтийг үзүүлсэн байгаа нь энэ дээрээс харагдаж байна. За тэгэхээр өнөөдрийн лайвын нэг дүгнэлтийн хувьд бол за AI өндөр технологийн компани бол яалчгүй энэ цагийн тренд одоо их дунд урт хугацаанд бол яалчгүй өсөлт үзүүлэх олонний анхаарлыг татах салбар мөн байгаа. Гэхдээ хоёр зүйл бол ойлгомжтой. За энэ салбар угаасаа алах юм байна. Ирээдүйн юм байна. Гэлээгээд бид хэд яг одоо байгаа энэ салбар ална гэд хувьцааг нь аваад нөгөө их 7-ны хувьцааг авна гэдэг нь бол харьцангуй жоохон сохор жоо буруу үйлдэл байх нэ. Яагтвэл эдгээр 7 энэ салбар бол Америк дээр бол concentrate буюу одоо төвлөрөл нь ер нь түүхэн одоо өндөр түвшинд ирсэн. Үнэлгээ нь маш өндөр түвшинд ирсэн баг. Тэгэхээр бид нар энэ салбарт угаасаа алах юм чинь энэ 7-ыг шууд авах нь аюултай байхамаа. Бидний зүгээс зөвлөдөг хөрөнгө оруулалт бол хамгийн одоо таны төлж байгаа дүн бол value хөрөнгө оруулалт байх хэрэгтэй. Яг тэр бизнесийн бодит үнэлгээг нь зөв үн дээр нь авах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо зах зээлийн үйлээний чинь өндөр бодит үнцнээс давцсан байгаа даа шүү дээ. Бид нар ийм дүн дээр нь авч болохгүй байгаа. Тэр ерөөсөө санаа нь юу гэхээр энэ тренд энэ салбарт та багтахын тулд эдгээр компаниудыг ерөөсөө багцаа төрөлжүүлээрээ энэ 7-ыг авах жоохон оройцсон шүү. Харьцангуй өсөлтөө шингээж амжаагүй байгаа энэ салбарт багтдаг томоохон компани байж л байгаа. Эдгээр компаниуд төр хувьцааны багцаа бүрэлдүүлэх нь бидний нэг одоо даалгавар одоо энэ дүгнэлт болж таарах нэ. За тэгэхээр бол яалчгүй 24 он бол AI тесрэл өндөрчлөөн компаниуд бүрдүүлсэн байх. За дараагийн хүчин зүйлүүд бол за 2024 бол олон улсад бол парламент засаглалтай либерал улсад бол сонгуулийн жил болсон байгаа. За нэг ялангуяа одоо Америкийн ерөнхийлөгчийн сонгуул буюу 11 сард тохиолсон өмнөх 2 дугаар орсон байгаа. Тэр Америкийн зах зээлийн энэ хөсөлтүүд бол яалчгүй шинэ ерөнхийлөгчийн бодлого болон ерөнхийлөгчийн үр дүн нөлөөлсөн байгаа. За сонгуультай холбоотой ерөнхий хөргийн зах зээл нэг нийтлэг 2 хөтгөн хийдэг. Нэгт сонгуулийн үр дүн тодорхой болмогц намын ялалт нам дагуулж байгаа ерөнхийлөгчийн ялтан тодорхой болдог буюу улс төрийн тодорхой бус байдал арилдаг. Цэнхрүү улаан уу аль нь байсан бол нэг шугамд нийлдэг гэсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалт бол зах зээлд оролцож тэр чигтээ маркет юу гэсдэггүй л улс төрийн тодорхой байдлыг хүсдэг. За энэ тодорхой бус байдал нэг талд арилдаг байхад нөгөө талдаа аль ч улсад шинэ засгийн газар шинэ эрхэлж гарч байгаа бол нөгөө шинэ пропаганда, шинэ эдийн засгийн бодлого, үүнтэй холбоотойр их хэмжээний мөнгө нийлүүлдэг шинэхэн бодлогууд бол хөрөнгөний зах зээлд бол эерэг байдаг байх нэ. За Америкийн жишээн дээр хэдвэл шинэ ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлого бол хамгийн том хүчин зүйл нь нэгт татварыг бууруулах баг. Баян, ядуу, дунд давхарга мөн томоохон корпорациуд, компаниуд бүгднгийнх нь татварыг нь бууруулчих. Буюу татвар төлөх байсан буюу Америкийн сангийн яамд очих байсан мөнгө маань эргээд хайж байгаа гэхээр хөрөнгөний зах зээлд урсаж очих. За энэ бол мэдээж хөрөнгөний зах зээлд мөнгөн урсгал учраас эерэг үр дүн бий болдгоо, хувьцааг өсгөдгөө, салбарыг дэмждэг байж байгаа. За хоёрт нь бол хамгийн том хүчин зүйл бол шинэ ерөнхийлөгчийн бодлого бол альва ялангуяа Wall Street-ийн хориг хязгаарлалтуудыг чөлөөлөх либералчлах байх. За энэ мэдээж үр ашиг альва хоригуудыг чөлөөлж байгаа юм чинь мэдээж хөрөнгөний зах зээлд эерэг импакттай байдаг байх нэ. За өшөө олон хүчин зүйлэл байгаа. Тусгай үйлдвэрүүдийн хамгаалалт гэсэн. Тэр нэг иймэрхүү хүчин зүйлэл яалчгүй нөлөөлсөн байх нэ. За хамгийн сүүлд нь онцлог хүчин зүйлийн хувьд бол яалчгүй 2024 бол алтны ханш байлаа. За алтны ханш гэвэл олон улс дээрх нэг л одоо бенчмарк байдаг. Тэр нь Нью-Йоркийн товарын бирж дээр арилжаалагдаг алтны спот ханш гэж байна. За одоогийн байдлаар $2600 арилжаа гэж. За энэ онд гэхэд 2024 онд алтны ханш ерөөсөө 27% супер өсч гисэн. За сүүлийн 14 жил ийм өсөлт бол байгаагүй. Бид нар бол одоо алтан дээр бол түүхэн жилтэйгээ золгосон гэж хэлж болох нэ. За алт өссөн одоо нийтлэг 3 шалтгааллах. За нэгдүгээрт бол яалчгүй геополитик орчин. За Орос Украин. За үүнээс гадна нөгөө талд ойрох доорндын асуудал бол хурцдсан бусад улсыг нийлүүлсэн игнэндээ багтаас. За иймэрхүү геополитикийн орчин эрсдэлд ороод ирэхээр олон улсын хөрөнгө оруулагч өөрсдийн хөрөнгөө, санхүүгийн хөрөнгөө хамгаалах зорилгоор, хhedge хийх зорилгоор алт худалдаж авдаг энэ эрэлтийг бий болж байгаа. За нөгөө талдаа дэлхийн төв банкуд алтыг худалдаж авсан. Одоо өөр төвчд байгаагүй. Яг л одоо олон улсын одоо хүчний тэнцвэр дээр бол Америкийн нөлөөлөл буурсаар байна. Хятад, BRICS гэх том тоглогч нар гарч ирж байгаа. За үүнтэй холбоотойгоор бид нар валютын нөөцөө доллар дээр барих нь зөв үү гэдэг нэг эргэлзээ бий болж байгаа байна. За ийм учраас хамгийн найдвартай эрсдэлгүй бүтээгдэхүүн
доллар биш юм байна. Алтан байна гэдэг учраас алтны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа. За тэгэхээр үнийн өсөлтийг бий болгож. За гуравт бол мэдээж улсуудын хүү буураа. За ялангуяа Америкийн төв банк холбооны нөөцийн хүүгээ буурлаад ирэхээр Америкийн суурь активуудын хүү, долларын индекс, Америкийн хүүнүүд буурдаг. За хүү буурахаар алтны яаш уруу амралтай байдаг. Буюу алтанд хүү бодогддгүү. Тэгэхээр алтны хөрөнгө оруулалтын одоо attractive давуу байдал нь нэмэгдэж байгаа. Тэр нэг ийм гурван хүчин зүйлээс хамаарат алтны спот ханш маань энэ жил 27% өссөн байх нэ. За тэгэхээр нэг 24 он бол нэг ийм сайхан түүхэн жил байлаа. За дараагийн лайв дээр хэдүүлээ 2025 оны outlook буюу ирээдүйн хүлээлт төлөв байдлыг ярилцсан. За нэг ялангуяа үүн дээр Америкийн нөгөө өндөр төвлөрөлттэй технологийн компаниудын үнэлгээг илүү дэлгэрэнгүй ярилцаад дүгнэлтүүдэд гаргаад явна. За лайваа өндөрлөхөөс өмнө 2025 онд хөрөнгө оруулагч таны одоо шийдвэр тань мэрэгэн байж үр ашигт нь хамгийн өндөр байхын ерөөлийг төвшүүлээд өнөөдрийн лайваа өндөрлөё.